Монгол улсад шинэ төрлийн коронавирусын халдвар авсан тохиолдол гарсан тухай мэдээллийг бид авлаа. Маш харамсалтай байна. Цаашдын 14 хоног бол Монгол улсын хувьд маш чухал өдрүүд байх болно. Хятадын мэрэгжилтнүүдийн баг 1000 гаруй өвчтөнүүдэд судалгаа хийсэн үндсэн дээр энэ өвчний нууц үеийн 14 хоног болохыг тодорхойлсон. Тийм учраас 14 хоног гэртээ хороо зөөр тогтоох ёстой. За ер нь халдвар тахлыг тасан зогсоож урьдчилан сэргийлэх нэг томьёо байдаг юм байна. Энэ болохоор хүмүүсээ дөрвөн бүлэгт хувааж үзэх. ABCD дөрвөн бүлэгт хувааж үзэж байгаа. За энэ болохоор нэгэнт онцлогдсон хүн. Одоо Монгол улсын хувьд бол нөгөө Франц иргэн. За B нь болохоор ойр хавьдалтай байж болзошгүй хүмүүс. За C нь болохоор ойр хавьдалтай хүмүүс. Одоо бол Франц иргэнтэй цуг хамт хоолнд орсон, онгоцны буудлаас тоссон жолооч, буудлын үйлчлэгч, за хамт хурал суусан хүмүүс бол бүгд одоо C. Энийг бол маш амархан хүмүүс одоо тогтоцсон байна. За нөгөө нь болохоор аюулгүй бүлэг. За үүнээс нэгтэй Францын иргэнийг бол A-г бол одоо олцсон. За C-г бол мөн одоо хороо зөөр тогтоогоод авцсан байгаа. Энэ хүмүүсийг бол тодолцсон байгаа. За тийм учраас бол одоо B болоод B гэж байна. За тухайн өдрүүдэд үнэхээр одоо хотын төвөөр мөн одоо Франц иргэний орж гарсан ресторан юм уу, буудал тэр хаваар байсан хүмүүс бол хэн нэгэн ч бий байж магадгүй. Тийм учраас 14 хоног гэртээ хороо зөөр тогтоож байж өөрийгөө DO эсвэл CO гэдгээр тодолж болно. Онцгойлон одоо тухайн үед одоо хотын төвөөр байсан хүмүүс бол ер нь бол өөрийгөө 14 хоног гэртээ хороо зөөр тогтоох шаардлагатай болоод байгаа. Үүний зэрэгцээ хувийнхаа 10 цэврийг цахиж гараа байн угааж замны хаалттай явахыг сануулж байна. За Монгол Улсын засгийн газар эрүүл мэндийн яам холбогдох байгууллагууд бол маш одоо яаралтай ажиллаж байгаа. Тийм учраас иргэн нэгүр одоо нийгэмд хүлээсэн хариуцлагаа өргөж гэртээ хороо зөөр тогтоож энэ халдвар тахлыг яланд авахд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах ёстой гэж үзэж байна. За та бүхэнд эрүүл мэндийн сарвал сайхныг хүсье.